Монгол улсын корпорацуудын аврах шалгаруулах алтан бэрс 2026 цомын төлөөхөө тэмцээн энэ сарын 18-19-ний өдрүүдэд болно. Оюун ухааны дээд сорилт стратегийн тулаан болох алтан бэрс 2026 корпорацуудын шатрын аврах шалгаруулах тэмцээний талаарх зохион байгуулагчдын зүгээс мэдээлэл хэллээ. Энэ удаагийн тэмцээн төрүүлж сэтгэх гэсэн урайтай. Тэмцээнийг олон улсын шатрын холбоо болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулна. Баг 5 гишүүнтэй буюу тухайн тоглолтод 4 тоглогч тоглож 1 сэлгээний тамирчин байх юм. Багийн дундаж шансаа 2000-аас хэтрэхгүй байна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. За, Монголын шатрын холбоо Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсад шатрын спортыг хөгжүүлэх, олон улсад сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор болоод олон үе шаттай арга хэмжээ зохион байгуулж байгаагийн нэг нь бол бизнес эрхлэгчдийн дунд одоо шатрын тэмцээнийг зохион байгуулж зөвхөн бизнесээ эрхлээд одоо ашиг орлого олох төдийгүй шатрын спортоор нөхөрлөх, бие биенийгээ таних, шатрын спортын давуу тал, стратегийн ач холбогдлоор бизнесийн цар хүрээгээ өсөн нэмэгдүүлэх, Монгол улсаас сурталчлан таниулах, шатрын спортоор дамжуулж одоо компанийнхаа үйл ажиллагааг олон нийтэд таниулах юм олон төрлийн ач холбогдолтой юм аа. Тэгээ энэ дээр одоо ач холбогдол өгж Монголын шатрын холбооны ерөнхийлөгч идэвхжүүлэн ажиллаж байна. Энэ жилийн хувьд бол 2 дахь удаага зохион байгуулж байгаа учраас тэмцээнд оролцогч компаниудын цар хүрээ өсөн нэмэгдэж байна. Оролцогчдын тоо жилээс жилд өсөж байна. Тэгээ энэ жил бол бид нэр бол бизнесийн ертөнцид зөвхөн ашиг орлого тоо баримт бус харин стратегийн төвчээр бол алсын харааг чухал болгохыг эрмэлзэж аж ахуйн нэгжүүдийнхаа 2 дахь удаагийн тэмцээнийг бол зохион байгуулахад бэлэн болсон байна. Тэгээд энэхүү одоо тэмцээнд бол одоо манай Монгол улсын томоохон аж ахуйн нэгжүүд болох эдийн засгийн толгуур байгуулсан уул уурхай, банк санхүү, технологи, хүнс бүтээн байгуулалт салбарын манлайлагчид болон офисынхаа ширээнийхээ ард биш шатрын хөлгийн ард ухаан бодлоо оролдуулахаар одоо оролдуулах гэж байна. За тэгээд салбарын ахгуулууд мань болохоор хөрөнгө оруулалтын эрсдлээ тооцдог шигэ алсын төлөвлөгөөгөө гаргадаг шигэ өрг дээр бол төвлөрөх болно. Тэмцээн Швейцар системээр 9 өрөг тоглоно. Тэмцээний цагийн хяналттай талдаан 25 минут, нүүдэл бүрд 10 секунд нэмэгдэлтэй юм байна. Багийн төрөлдөө 1-р барьжилсан баг корпорацуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнд Монгол улсыг төлөөлөн оролцох эрхтэй болох юм а.